Өлөө буулахгүй шүү. За. Яа. Өлөө буулахгүй шүү. Чи хуугаад байна шүү дээ. Хөөй. Чи одоо яагаад байгаа юм бэ? Тоглож ирсэн маа гэж. За. Үгүй ингэж тоглолт юм уу чи? Хөөе. Тоглож исэн биз даах юм дөө. Тэгээ тоглож ирсэн ах. Эрэгтэй хүмүүс энэ зэргийн тоглоом байлгүй байт. Би ч гэсэн эдний үе дээр ийм л өс торё орё. Дүүгттэй ч юм уу. Хүн хараад яхаар дүүгт. За. Уухгүй шүү. Өлөө болохгүй шүү. За. Чи үнэ загсан мөнгө төгрөг авчирдаг юм уу? Авчирна. Өлөө өргөлдөөч юм. Хөөй. Хөөй яагаад вэ? Чи хүүгэмээ шоглоод байна уу юу? Хай. Би бэлгүүний ээж нэ. Ахаа. Ээж нь юм уу? Тий. Үгүй чи битэр тоглож ирсэн юм аа. Тэ. Тоглож исэн юм нөхөө. Тэ? Тийм тоглож исэн чи. Тэг бид хоёр чи нэг анги واخгүй юу? За ангийнх нь өгч юм уу? Тэ. За. Орго өмнөхөө. За, орё ич. Хоёулаа даалгавраа яриа шүү дээ. Одоо маргаашийнхаа даалгаврыг бит хоёр өгчээ маргаашийнхаа даалгаврыг ярих гэ тэ? За. Тэгээд тэгвэл ээж нь дөрүүлээд орчих. За. Энэ танаа ээж юм уу? Ийм хөгшүүн байт юм. Тэр цаанаас тэгээ өөргий санжганаар алхаад ирэх машин байхгүй юм да. Чи нэрэ аавгүй штэ тэ. Хагас унч юм билүү? За. Чи одоо ээжгээ дагж магж орохгүй яах гээд байгаа юм бэ? Өрг юу зүгт наансаа. Зүгтэлтэй. За. Өлөө өрг. За зүг төлөө болохгүй шүү. Өдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид нэгний дээрлэх гэж зодож буй бичлэг захим орчинд тархсан. За ОК-ийг бол 14-өөс 17 насны 8 хүүхэд бүлэг. Яа. Чи яач тийм бэ? Заалан тоглоод. Цүнкчи. Чи яах гэж цүнх аваа? Үгүй заалан тоглох говц байдгүй. Битэн хүний цүнх авчаа. Тэгээ танихыг аваа явуулчлаа. За, яв хоол ид. Аал ийцэн үү? За. Муу одоо яах гэнэ. Жон хүн дээрлэхэд байгаа мүү? Үгүй би юу гэж хүн дээрлэхүүлж идэг. За яв. За. Сууга. Чи маргааш надад мөнгө авчирч өгөө шүү. Би өөр нь хэрэглээний мөнгө төгрөг байхгүй болчихлоо. За яа. Ингэж ягаар чи зүгээр наваа алчаач гэх үү? Эсвэл би аймаа болчих. Тэгээ чи ямар хүүхэд гарцтай юм биш. Хүүх заа юу? Хүүхчүү сайн л зүгх. Ой, ямка. Чи нааштай. Ясаа. Ой, чи мо хүн амтан дээрлэхэд байгаа юм уу? Үгүй. Энд чи юу юм? Юу? Та болооч дээ. Шууд амиа яг чи хүн амтан дээрлэхгүй өөш. Юу гэж миний хөвөө орон зайд халдаад байгаа юм. Наач үгүй дүүд яа чи юм том боцсон. Амийн чи дэлгэх юм уу? Чи хүүхдээ ирэх юм богод. Юу хүүхдээ ирэх чи ирэхээ мэдж байгаа бол ихлээд үүргээ мэдүү. Хин зааж өгөх юм бэ? Таа ч гэсэн адилхан үеийнхнийгаа дээрлэхдэг байсан, би алдаг байсан гэж найзуудтайгаа инээлдэл яриад байсан биз дээ. Би артман байсан гэж яриад лээсэн биз дээ. Ямар тэ нэг юм бэ? Үгүй ахын дөө хараа тэр чи өөр ахгүй да. Маа найз хүн дээрлэхүүж ивэл бид нар найзаагаа өмөрдөг. Нэг бол маа ангийн охиныг хүн дээрлэх чивэл бид нар өмөрдөг. Үнэхээр муудлаа гэвэл ингээд сакс магс хөл мөнгө тоглоод тэр жоохон үд ойлгостой муудаад ядаж маргааш нь бид нар нэгнээс уучдахгүй байдаг байсан байхгүй ойлгож гин үү? Чиний наад чи юу? Наад чи бүр яргалаад байна шүү дээ. Бүр та манай үед ихтэй бүр. Гэхдээ бид нар чи яаж багш нараасаа хайдаг, эцэг эхээсээ хайдаг, тэгээ ахмад наснаас хайдаг юм байсан шүү дээ. Ойлгож гин үү? Чи ингэж байгаа шоронд орчвол яах вэ? Би насан дөрөв чи ямар сайн уйлаа мэддэг юм бэ те. Чи ясаа хариуцлага хүлээхгүй гэж бодож байна. Уучлаарай чи 16-наас үлдсэн. Хариуцлага бүлээн. Нэг бол эцэг их чи хариуцлага бүлээн. За боли чи амьдрал дээр яаж ч явж болно. За
нэг ажилд орох гэсэн тэр хүн чиний дарга байвал яг чиний дэрлэгчсэн хүн чи ажилтна. Нэг бол чи өвдөө явж ийл та. Чамаг эмчлэг хүн чиний тэр дэрлэгчсэн үг гэвэл яах вэ? Би юу гэж тэр мөгөөс доор амьдарч идэх юм. Хүний үг сонсооч шээ. Яв уучдгүй. Хинээс Тэр найзаасаа тэр чи миний найз биш. Би тэгэж өмгүүд жулдраагаас яхаараа уучлалтгүйдэг юм. яс уучдгүйгээр яачаад байгаа. Би хүүхэд дэрлэхгүй л намайг хүүхдүүд дэрлэхэд байвал яах юм? Үнэхээр чамаг хүн дэрлэгээд байвал надад ил нэг бол цагдаадаа илвэдэг гэдэг шүү дээ биш үү? Би чамаг харин ч гэсэн ингэж цохиж үзээгүй шүү. Бүр нэг даварцсан. Яв уучдгүй. Хоолойч. Чи одоо хүн дэрлэгч хүн хоол идэх юм яриад байгаа юм. Яв. За. За имээ авчихсан дээж. За, одоо нэг юм тутаа. Билгүнэ. Сайн ном нөхөө. Сайн өгчээ. Энэ нэг жоохон тортой юм. Өчигдөр би тантай нөө таарчаад жоохон онцгүй явуулсан байли. Орё гэж. Гэтэ би билгүнэтэй нэг халтгаан юм ярьчаад оруулчих. За тийм. За. Ната мөнгө олдохгүй наа амг. Нэг ээж би бас муугаа эмнэлэг төвлөрч чадахгүй. Найз нь чамаас уучлалт гуйх гэж ирсэн юм аа. Найзгаа уучлаарай. Зүгээрээ. Одоо хоёулаа нэг анги юм чинь төгсгийн хооронд би муухай харилцаатай байгаад яах вэ гэд. Найз нь чамд уучлалт гуйх гэж ирсэн. За ээж чи би яаж вэ? Харин жаахан тэмхүүлэх. Одоо найз нь байгаа юм чи битгий санаа зов заяа. Би ангийнхныг уурайлаад хандив цуглуулна. Эсвэл бүр болохгүй сургуулийнхныг уурайлаад хандив цуглуулна заяа. Ээж чи гоё идэгэн заяа. За хоёулаа маргааш манад хоол хийж идэнгээ хоёулаа ээжтэй бэлддэг юм уу? Тэгээд. За тэгвэл би чам гэртээ хүлээжээ заяа. За баяртай. За баяртай амка. 10 жил үерээсэн аливхан дурсан жам 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.